8:11. Энэ удаагийн хөтөлбөрөөр зөвшөөрлийг цэгцэлснээр аж ахуй нэгжүүд өндий хүү сэдвээр бэлтгэлээ. Төрийн байгууллагын авилга хээл хахуйл хүнд суртал шудраг бус байдал анхаарал татах хэмжээнд очсон. Учир нь үйл ажиллагаа эрхлэхэд эдгээр хүчин зүйлс хамгийн их саад болдгийг бизнес эрхлэгчдийн дийлэнх нь тодорхойлж байна. Зөвшөөрөл авах явцад ийм байдал хамгийн тод илэрдэг. Тухайлбал цэцэг зарах зөвшөөрөл авахын тулд бүтэн 60 хоног явсны эцэст асуудлаа бүрэн шийдүүлж байсан гэж бизнес эрхлэгч Энх хамглан хэллээ. Зөвшөөрөл батламж гэдэг давхарцсан юм өргөд ингээ байгаад байдаг. Одоо жишээлбэл мэргэжлийн талаас нь нэг зөвшөөрөл, дүүргүүдийн худалдаа үйлчлэгээний салбараас нь нэг зөвшөөрөл, салбар агентлагуудаас нь нэг зөвшөөрөл. Энэ олон давхартлыг нэгдүгээр дайрлах хэрэгтэй. Одоо ингээ бүгд захимжаа, бүгдээрээ захин үндэстэн болъё гэдэг. Гэтэл төрд өөрт нь байгаа мэдээлэлээ биднээс ахаа шаарддаг байхгүй. Энэ хамгийн энгийн жишээ байхгүй тийм. Энийг л арилгах чинь өнөөдөр регистрийн дугаар энэ компани анх байгуулагдсан мэдээлэл үүсгэн байгуулагчийн компани үйл ажиллагаанд бүх мэдээлэл хуулийн этгээд даах бүртгэлтэй байгаа мэдээлэл байсаар байтал ахаад 2 жилийн дараа ороход яг тэр мэдээллийг эргээд нэгтгэх байхгүй. Чинь өөрөө нэг цаг хугацаа, мөнгө энийг л өрөөд идэг бидний гэтэл яг бэлэн байгаа мэдээлэл өнөөдөр харин танаа дээр юу өөрчлөгдсөн байгаа, юу нэмэгдсэн байгаа, юу хасагдсан байгаа. Тийм асуудал тавигдчихвэл бид нар арай өөр шинжлэгдсэн мэдээлэл өгч нь хасагдсан мэдээлэл. Ерөөсөө л ийм хоёр юм дээр бол яг манай холбооны зүгээс төрд байгаа ижил энэ батламж зөвшөөрөл ижил шаардлагуудыг нэг болгоё. Хоёрдугаар төрд байгаа нөгөө захин мэдээллийг бити ахаад хэрэглэгчээс нөгөө баялаг бүтээгч нараас, үйлдвэр үйлчлэг эрхлэгч нараас ахаад битгий нэхээч. За тэгвэл нөгөө нэг захин гэдгийг чинь л одоо өөртөө гарах гэдэг шүү дээ. Би маш энгийн жишээ хэлье. Яг 2 жилийн өмнө одоо жишээлбэл би хувь нэг компанийн хувьд манайх юм дүүрэг дээр цэцгийн үйлчлэгийн эрхлэх зөвшөөрлийг би яг 2 сар явсан байдаг байхгүй юу? Яг 2 сар ингээл худалдаа үйлчлэгээний гурвалсан гэрээ, 3 газартай гэрээ, цагдаагийн дүүргийн цагдаатай хийн, дүүргийн худалдаа үйлчлэгээтэй хийн, хороотой хийн. Инх одоо ямар шаардлага байгаа юм тийм ээ? За тэгээд ингээд нэг цагдаагийн гал команданд болчлоо гэхэд хогны байцаагч нь хүртэл бид эдийг одоо гэрээ хийсэнгүүгээд ингээд зөвшөөрөл өгдөг. Энэ нөгөө зөвшөөрөл өгөхгүйгээс л 2 сарын хугацааны ажил хойшлолцыг 2 сарын хугацааны нөгөө хий цалинч гэдэг юм үйл ажиллагаа давуулж эхлэх учраас бид нэр ингээл нөгөө 2 сарын хугацаа алдаад байгаа. Энэ бол бүр яг бодит жишээ шүү дээ ерөөсөө. Ерөөсөө ийм жижиг юмнаас эхлэх байхгүй ингээл нэг амар том юмнууд ингээл дэврээ яриад ингэн тэгнь ийм мундаг болно гэд биш айгүй одоо яг энэ жижиг дунд бизнес эрхлэгч бидний хувьд бол маш жижиг юмнаас юм эхэлдэг байхгүй. Яг энэ 2 сарын зөвшөөрлөг 10 хоногт гарвал болж байна. Ер нь бол хувийн бизнес эрхлэгч нар төрийн оролцоо бага байх тусмаа л илүү сайн ажил үйлчлэгээ манай өгдөг байхгүй. Төрийн оролцоо бага байхын хэрээр хувийн хөвшил богино хугацаанд хөл дээрээ зогсож чадна. Болсон болоогүй олон бичиг баримт бүрдүүлснээр ажил сайжрахгүй бас урагш явахгүй гэдгийг баялаг бүтээгчдийн төлөөлөл онцолж байна. Тодорхойлбол зөвшөөрөлтөд үүсэх үйс 1400-аас 1600 орчим баримт бичгийн жагсаалт бий. Одоогийн үйлчилж байгаа хуулиар 19 чиглэлд 200 гаруй зөвшөөрөл олгохоор хуульчилсан. Гэвч бодит байдал дээр 900 шахам зөвшөөрөл авч байна. Бизнест оролцохгүй, хуруу дүрхгүй төрийн байгууллага алгаа. Хуулиас давсан стандарт журам маш олон байна. Стандартаараа журмаа хуулиа үгүйсгэх байдал газар авсан. Үүнийг цэгцлэхгүйгээр жижиг дунд бизнес хөгжихгүй гэдгийг шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Батэрдэн тодтоглоо. Хинс үйлдвэрлэл худалдаа үйлчлэгээний хилцс гэж одоо нийслэл дүүрэг аймаг болгонд байна. Эдгэрийн шалгалтууд очиж чинь. За тэгээд босод одоо татрын шалгалт, стандарт амжилт зүйн шалгалт гэдэг маш олон шалгалтууд очиж байгаа. Цагдаагийн байгууллагаас авах. Энэ шалгалтыг ерөөсөө үйлдвэрлэл үйлчлэгийн бол нэг хяналтын байгууллагаар явуулаа. Хоёрдугаар бол энэ зөвшөөрөл буюу батламж гэдэг энэ хууль бус зүйлийг 2020 оноос болоод шудрагчлалын режимлээ газруулаад аймаг дүүргийн засаг даргамт бол явуулж ирсэн. Энд дээр бол тодорхой үр дүн болоод ингээд гараад эхлээд явж байгаа гэж бид нар үзэж байгаа. Яагаад тэгэхээр өнөөдөр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын цагирагч 74 үйл ажиллагааг нийлхтэй болгож байна. Энэ бол зөвхөн ганцхан батламж гэдэг энэ хууль бус үйлдэлийн арталт нуугдчихсэн үйл ажиллагаанууд гэсэн. Уулнаа төлбөр хурамжийн тухай хуулиар анх батламжийг олгож эхэлж ирсэн бол эргээд төлбөр хурамжийн тухай хуулиасаа даваад батламж нь өөрөө тусгай зөвшөөрлийн юм аяаруу
орчилсан явж байгаа. Нэг л 3. Тэгээ гих мэтлэнгээс ахуулаад бид нар энэ стандарт, энэ хууль эрх зүйн орчны хүрээнд зохицуултууд ер нь бол энэ эдийн засгийн эрүүл орчныг бий болгохын тулд эрх зүйн эрүүл орчныг бий болгохгүйгээр цаашаа явах боломжгүй. Энийг бол цар тахал бидэрт олгож байгаа. Өөрөөр хэлбэл цар тахал эдийн засгийг сэргийгтэй уялдуулаад өнөөдрийн 5100 гаруй эрх зүйн хэмжээний акт, за энэ 6700 гаруй стандарт, хууль бус зөвшөөрлүүд, хууль заснаас бусад одоо төлбөр хураамжууд гэдэг ч юм уу. Эдгээрийг бүгдийг нийгэмд ил гаргаад энийг одоо өгөө болохтоор улс их болгон засгийн газар Монгол Улсын ерөнхийлөгчийн түвшин дээр тодорхой шийдвэрүүд гарч ажиллаж байгаа нь одоо цар тахлын бас нэг давуу тал юм болоо гэж бид нар харж байгаа. Ер нь бол олон улсын түвшинд мэргэжлийн нэгдсэн холбоотын хувьд бол тодорхой одоо тусгай зөвшөөрлүүдийг мэргэжлийн нэгдсэн холбоотууд нь өөрсдөө олгож байгаа. Мэргэжлийн байгууллагууд нь бол тухайн зөвшөөрөл олгогч байгууллагууд дээр нь хяналтаа тавьдаг. Юу гэдэг нь барилгын ассоциацийн өнөөдөр барилгын тусгай зөвшөөрлөг олгож явж байгаа шүү дээ. Тэгвэл мэргэжлийн хяналтын байгууллага барилгын стандартаар хяналт тавихаас илүүтэйгээр ухаан одоо барилгын ассоциац дээр нь хяналтаа тавьдаг. Энэ систем олон улсад бас нэлээд нэвтрээ явж байгаа гэсэн нэг талтай. Хоёрдугаарт бол энэ эрх зүйн орчин дээр хамгийн одоо анхан шатан дээр буюу яг бодит байдал дээр амьдрал дээр ямар байна вэ гэдэг энэ хууль эрх зүйн орчны томоохон төслүүдийг мэргэжлийн холбоот нь өргөн барьж байгаа. Монгол улсад бол засгийн газар улсын хурлын гишүүд нь өргөн барьж байгаа. Зөрүүтэй асуудлууд үүсэж байдаг нь холбоос нь өөрөө тэр. Гэх мэтлэнгээр ингээд нөгөө анхан шатнаас буюу мэргэжлийн нэгдсэн холбоотууд өөрсдөө анханасаа оролцоогүй явж байгаа хуулийн төслүүд улсын хурлд орж батлагдахаараа тэнд маш богино хугацаанд амьдралд нийцэхгүй учраас маш богино хугацаанд дахин өөрчлөлтүүд орох ийм асуудлууд явчихж байгаа. Манай улс 6700 стандарттай. Стандарт болгон үүргээ гүйцэтгээд явж байгаач шинжлэх шаардлагатай стандартууд бий. Үүнд өнөөдрийн байдлаар зайлшгүй өөрчлөх 300 орчим стандарт багтдаг. Зарим их сурвалж стандартыг цөөлөх, байхгүй болгох тухай ярьж байна. Би үүнтэй санал нийлэхгүй. Хөгжлийн түүчээ болсон дэлхийн олон улс орн 50-60 мянган стандарт мөрдүүлдэг. Магадгүй энэ нь хөгжлийнхэн нууц байхыг үгүйсэхийн аргагүй. Иймээс стандартын тоо цаашид өсөх болов уу гэж стандарт хэмжил зүйн газрын дарга бэлгүн хариуллаа. Стандартын тоог цөөлнө гэдэг нь бол яг бас тийм оновчтой биш болов. Монгол улс бол одоо 6700 стандарт байна гэдэг нь өөрөө Монгол улс дэлхийн том улсуудтай зэрэгцгүүц хэмжээний баялаг бүтээгч одоо үйлдвэрлэгч улс биштэй холбоотой стандарт нь бол бага. Мэдээж одоо Монгол улс одоо импортыг орлох, экспортыг дэмжих чиглэлээр засгаас барьж байгаа бодлогын хүрээнд одоо энэ чиглэлийн одоо стандартууд нэмэгдэж явхаар стандартууд цөөрөх биш нэмэгдэж явах болов гэсэн одоо миний хувьд бол бодол байна. Харин зүгээр стандартуудаа шинжлэх чанаргүй олон стандарт байснаас чанартай одоо цөөн хэмжээний стандартууд бий болох салбарууд бол байгаа болов гэж харж байгаа. За стандартыг хүчингү болгоно гэдэг нь өөрөө бас процедуртай байдаг юм а. Ямар процедур вэ гэхээр тухайн стандартын зохицуулалт хийдэг байсан орон зайг нөхөх дараагийн стандарт нь гарч ирж байж тухайн стандартыг хүчингү болгодог. Тэгэхгүй одоо жишээ нь байгаль орчинтой холбоотой нэг стандартыг шууд хүчингү болголоо гэх юм бол тухайн стандарт зохицуулж ирсэн орон зай хоосон болчдөг. Ямар зохицуулдаг болчдөг. Тэгэхээр энэ бол шат дараалтаа явах ёстой. Төрийн босод байгууллагууд стандартаа шинжлэх ажил дээр ач холбогдол анхаарланд туулах ёстой маа гэдэг л асуудал яригдж байгаа. Бид нар бол өмнө яадаг байсан бэ гэхээр Монгол улс нь 5 жилийн удаа стандартын шүүлт хийдэг байсан. Өнгөрсөн 5 жилдээ шинжлэх ёстой стандартуудаа гаргаж ирээд дараагийн 5 жилдээ зорилт болгон ажилладаг байсан бол одоо бид нар жил болгон стандартаа шүүлт хийдэг болчлоо. Жил болгон шүүлт хийхдээ бид нар тодорхой сегменттэй буюу тодорхой зах зээлийг одоо онилж хийдэг болсон. Одоо энэ жилдээ жишээ нь одоо эрүүл мэндийн салбарт стандартын шүүлт хийя гэдэг юм уу? Ковидтэй холбоотой жил учраас тийм ээ. Дараа жил одоо юу гэдэг хөдөө аж ахуйтай холбоотой стандартын шүүлт хийя гэдэг зорилт тавин ингэж ажилладаг болсон байгаа. Хэн нэгэн этгээд үйл ажиллагаа явуулах л гэж байгаа бол стандарт мөрдөж бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах учиртай. Стандартгүйгээр хөгжлийн тухай, чанарын тухай ярих боломжгүй гэсэн байр суурийг холбогдох албаныхан илэрхийлсэн ч эсрэг байр суурьтай хүн цөөнгүй байсан юм. 900 шахан зөвшөөрлийг зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд 300 гаруй болгож цөөлөхөөр тогтжээ. Тоог цөөрүүлснээр аж ахуйн нэгжид бодит дэмжлэг болно гэж улсын хурлын гишүүн Булган Туяа ярьлаа. Тэгвэл нөгөө талд тэдний үүрэг хариуцлагыг хэрхэв хуульд энэ талаараа тусгсан эсэх талаар түүнээс тодрууллаа. Тэрээр хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна. Энэ хуулийг батлагдсанаар нийтдээ зөвшөөрлийн тоо одоогийн төсөл дээр бид нэр гаргасан саналаар 300 гаруй болж буурна. 900 гаруйгаас 300 гаруй болж буурна. Нэгдүгürt. За хоёрдугаар дээрээс нэмээд цахимаар илүү хил тод нээлттэй болно. Таны зөвшөөрөл нэмэлт бичиг цаас хэрэгтэй байна гэдгийг 2 хоногийн дотор танд мэдэгддэг болно. Заримдаа нэмэлт мэдээж шаардлагатай. Тэгэхэд жишээлбэл аваад таг дараа суучдаг, хагас жил суучдаг. За эсвэл хин дээр очсон тодорхойгүй, ямар байдалтай явж байгаа нь олгогдох юм уу үгүй юм уу гэдгийг тодорхойгүй. За тэгэхээр энэ бүх одоо зөвшөөрөл хүслийн дараагаар 30 хоногийн дотор
зөвшөөрлийг олох хэрэгтэй. Хэрвээ зөвшөөрлийг 30 хоногийн дотор олохгүй байгаа бол олгосон тооцоод үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. За мөн үүнтэй холбоотойгоор зөвшөөрлийг одоо илүү их захин болгоно. Иргэний үнэлэгч жолооны үнэлгийг өнөөдөр шаардахгүйгээр захимаар ороод харчиж болдогтой адилхан улсын бүртгэл дээр аж ахуйн нэгжүүдийн маш олон мэдээлэлүүд ил тул байна. Тэгвэл үүнтэй адилхан зөвшөөрлийн мэдээлэл бас ил тул байна. Энэ аж ахуйн нэгж, энэ байгууллага ийм тусгай зөвшөөрлөлтөө энэ байгууллагаас авсан төдий хугацаанд дуусна. Яг энэ одоо газар нутагтаар ийм байдлаар үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авсан байгаа гэдэг энэ бүх процесс ил тул болно гэсэн. Тэгэхээр иргэдийн зүгээс бол хамгийн хүсэж байгаа зүйл нь зөвшөөрлийн тог бууруулаач. Одоо энэ газар дээр энэ хэлцээр тэр даргын нүүдэн дээр өнөөдөр тамгаад аруулахгүйс сууж байгаа юм байна, хүлээж байгаа юм байна гэдэг энэ процесс илүү их нээлттэй ил тод болно гэсэн. Анх удаа олохдоо төрийн байгууллага нь олгоё. За үүнээс сунгах уу үгүй юу гэдгийг мэргэжлийн байгууллага шийд. Одоо мэргэжлийн байгууллагууд нь илүү их эрхийг олгосон. За үүнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд ч гэсэндээ улам их илүү их мэргэжих хэрэгтэй. Чадварлаг хуульчтай байх ёстой, байнгын ажиллагаатад тэгэхээр багтай байх ёстой. Мэргэжлийн тусгай зөвшөөрөл аваад иргэд олон нийтийн өмнөөс үүрэг хариуцлага хүлээсэн таны одоо бизнес эрхлэгчийн холбооны нэг бизнес эрхлэгч яг хуулийн дагуу явж гин үгүй юу? Ёс зүйтэй ажиллаж гин үгүй юу? Иргэдийн олон нийтийн эрх ашиг хохирогоо дана үгүй юу гэдэг дээр бас хяналт тавьдаг байх хэрэгтэй. За үүнтэй холбоотойгоор ялангуяа мэргэжлийн холбоодууд энэ олон эрхүүдийг мэргэжлийн холбоодууд руу шилжүүлээд эхлэх юм бол мэргэжлийн холбоодууд маань бас илүү их чадварчих бас ёстой. Иргэд олон нийт төрийн бас байгууллагууд ч гэсэндээ бизнес эрхлэгч ч гэсэндээ илүү мэргэжлийн холбоодуудтай хамтран ажилладаг байх хэрэгтэй. Ер нь мэргэжлийн холбоодууд энэ хуулиуд дээр илүү их нээлттэй оролцож хуулиуд илүү сайжирч гарна. Үнийг хэлэхэд энэ бол бас жоохон дутуу дулмиг байгаа. За үүн дээр айл талдаа бид нар бас алдаа дутагдал байх шиг байна. Асуудал дээр хандахад дандаа мэргэжлийн холбоодууд дээр хандаж биднэрт ханддаг. Мэргэжлийн холбоодын зүгээс илүү их мэргэжсэн зөвлөгөөнүүдийг, саналуудыг хуулийн дээр, журман дээр, төрийн байгууллагууд дээр өгдөг байх нь бидэнд бас илүү одоо хууль илүү сайн гаргахад, төрийн шийдвэр илүү сайн гаргахад бас чухал юм аа. Бизнес эрхлэгчид газрын албыг хамгийн их хүндрэл учруулдаг байгууллага гэж үнэлжээ. Үүний дараа яамд удаад нь мэргэжлийн хяналтыг айл орон нутгийн засаг захиргааны байгууллага оржээ. Судалгаанд оролцсон хувийн хвшлийн 50 гаруй хувь авилга хээл ахуйлах 48% нь хүн суртал ихтэй. 40% мэргэжилтний харилцаа ёс зүй муу. 35% нь нэгж албад хоорондын уялдаа холбоо, мэргэжилтний мэдлэг ур чадвар таарав гэж үзжээ. Төрийн хүн сурталыг бууруулах, цаашлаад арилгах боломжийг цахим шилжилт, олон янзын зөвшөөрлийн тоог бууруулах гэж үзжээ. Төр өөрт байгаа мэдээллээ иргэн аж ахуйн нэгжээс нэгтгэх байдлыг халж, төрийн салангад мэдээллийг нэгтгэх. Удаад нь зөвшөөрлийг цомхон, ил тод ойлгомжтой байлгах нь зөвшөөрлийн тухай хуулийн төслийн гол зорилго байх болно гэж хууль санаачлагчид хэллээ. Бизнес эрхлэгчид хуулийн төслөөс өндөр үр дүн хүлээж байна. Хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх тов гарчээ. Энэ удаагийн хөтөлбөрөөр зөвшөөрлийг зэгцэлснээр аж ахуйн нэгжүүд өндийнхүү сэдвээр хүргэлээ. Бэлтгэсэн зол заяа найруулагч Баясгалан, нэвтрүүлэгч Амар Жаргалан, сайн тод.